Монгол эмэгтэй эрэгтэй хүний дундаж наслалтын зөрүү өндөр атлаа эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах төвшөнд оролцох оролцоо нь бага байдаг. За ялангуяа уур амьсгалын өөрчлөлттэй улс орон бүрд их бага хэмжээний хүндрэл учраад байна. Тэгвэл Монгол улсад тэр дундаа хөдөө орон нутагт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө гендерээр дамжин олон сөрөг үр дагавруудыг авчираад байгаа. За энэ хүрээнд гендерийн эрхтгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт сэдвт олон улсын хурал боллоо. Эмэгтэйчүүд илүү өндөр боловсрол эзэмшиж байгаа тоо баримт байгаа боловч буцаад амьдрал дээр алба хашиж байгаа эмэгтэйчүүдийн маань ихэнх нь эмэгтэй мөртлөө эсрэгээр уруу хамааралтайгаар яг шийдвэр гаргах төвшөндөө байгаа эмэгтэйчүүдийн тоо нь болохоор зэрэг өнөөдөр тийм ээ 20%-тай за бүр сайд нарын төвшөнд яам тамгын газрын удирдах төвшөнд болохоор зэрэг яг эмэгтэй удирдлагууд бол 30% ч хүрэхгүй байж байгаа ийм хандлага байгаа. Дундаж наслалтын зөрүү ганц Монгол улсад гэлтгүй олон улсад ч асуудал болоод байна. Дундаж наслалтын зөрүүний суурь шалтгаан нь хоол тэжээл, хүнсний аюулгүй байдалтай холбоотой гэж үзэж байна. За Азийн хөгжлийн банкын чиглэлд нийтдээ 40 тэрбумын их усүртэй төслийг зарласан. Манай хэрэгжүүлэхийн төсөл хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлийн дэд бүтцийн цогц сүлжээг бий болгоход чиглэнэ. Дэлхийн нийт хүн амын 43% буюу 3 тэрбум гаруй хүн хөдөө орон нутагт амьдарч байна. Тэдний 80% нь нэн ядууд тооцогдож байна. Монгол ч эндүн төхөө учраас хөдөөгийн хүн амын уур амьсгалын өөрчлөлтөд тасан зохицох экологийн уламжлалт мэдлэгийг нэмэх шаардлагатай байна. Товчхондоо ган зууд болоход малчид хот руу шилжих хөдөлгөөн эрчимжиж хотод шилжиж ирээд ядуурл өртөх нэлбэг. Тиймээс ногоон ур чадвар олгох сурвалж зохион байгуулах, гендерийн тэгш байдлыг таниулах зэрэг олон төрлийн сурвалж судалгаа зохион байгуулж нэгдсэн платформтой болохоор төлөвлөсөн байна. Харин эмэгтэй бизнес эрхлэгчдэд олон хүндрэл тулгардаг гэсэн бол сүүлийн жилүүдэд банкуд тэдэн чиглэсэн зээл төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Банкнууд жишээлбэл эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжих эмэгтэй бизнесийн зээлүүдийг гаргасан байна. За мөн гендертэй холбоотойгоор жижиг дунд бизнес эрхлэх салбарт болохоор эмэгтэй бизнес эрхлэгч захирлууд маань нэлээд их байгаад байдаг. Тэгэхээр тэрийг чадахжуулахтай холбоотой. Уур амьсгалын өөрчлөлт нь Монгол шиг нүүдлийн мал аж ахуйтай улсад олон талаар сөрөг үзэгдэл бий болгож байгаа учраас малчдын мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарна. Мөн гендерийн хувьд эрэгтэй хүүхэд боловсрол эзэмшихэд анхаарсан мэдээллээр малчдыг хангаж цаашлаад эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах төвшөнд оролцох оролцоог нэмэгдүүлэхэд Азийн хөгжлийн банк болон байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам гендерийн үндэсний хороо онцгой анхаарахаа төрлийн үеэр онцоллоо.